Ардын засгийн анхны ерөнхий сайд бодоогийн дараа Жалхан цуудагт Дамдан базрыг ерөнхий сайдаар томилох хүртэлх хэсэгхэн хугацаанд хичээнгүй бэс цэрэнд орж ерөнхий сайдыг төр орлсон билээ. Ийхүү төр орлсон засгийн газрын хаан анхны хурал дээр тэрээр хуучин ерөнхий сайд бодоог илэрхий өмгөөлсөн үг хэлжээ. Уг хуралд бодоог авч хаяхад гол үүрэг гүйцэтгэсэн гэх Элбэгдор Жиринчино, Солин Данзан, Дамдны Сүхбаатар нарын бодоог буруутгасан үндслүүдийн нэг нь түүний удирдсан бүсгүйчүүдийн урт гизэг үсийг хэргэж мөнгө сувдан даруулга мэт гоёл чимгийг хураасан гэх хэрэг өнөөгийн түүхэнд бичигджээ. Гэхдээ бодоогийн энэ үйлдэлийг ардын засгаас олон түмнийг холдуулах гэсэн эсэргүү ажиллагаа гэх буюу эхэл сайнда хэд хувьсгалж ажиллагаа гэж дүгнэж ирсэн ч учир шалтгаан нь тодорхой бус үлдсэн байна. Тэгвэл хичээнгүй сайд цэрэнд орж дээрх засгийн газрын хурал дээр бодоогийн эл явдал болвоос улсын хүү санг аривлан хэмээсэн буйзаа хэмээн догсмын бодоогийн талд дуурахад хэргийн эзэн Элбэгдор Жиринчино юу ч дугурлгүй өнгөрсөн нь хачирхалтай. Хатанбаатар Магсаржаваас улаан цэрэгт өгсөн акт морь хүнсний зүйлийн үнийг тэднээс гаргуулan авахыг ерөнхий сайд бодоод нэг биш удаа бичиглэн хүсснийг бодоо зөвшөөрөн засгийн газрын шийдвэр гаргасан тухай өмнөх нэвтрүүлгээс үздсэн бизээ. Улаан цэргийнхэн чухам үүндэл хорсож өөрийн товчлогч агент Ринчиногоор дамжуулан засгийн газар энэ шийдвэрээс татгалзахыг бодоогоос шаардсан ч тэрээр зөвшөөрөөгүй бөгөөд үүнд нь хариу болгож улаан цэрэг Монголын засгийн газарт төлбөр өгөх бус харин эсрэгээр Монголын засгийн газар улаан цэрэгт төлбөр төлөх ёстой гэсэн муухай шаардлага тавьж үүнийг өсөлтөнд нэрвэгдсэн халимг брэдэд мөнгөн тусламж өгөхийг хүсэж буй хэлбэрээр тулгажээ. Тэр үеийн бодоогийн засгийн газарт санхүүгийн ямар ч боломж байсангүй. Гэтэл Элбэгдор Жиринчино эмэгтэйчүүдийн үсний гоёлыг хураагаад ч болов төл хэмээн загнахад бодоо Богд хаанаас асууна гэжээ. Үүнээс болж Элбэгдор Жиринчино бодоог Богд хаантай биеэр уулзаж ярилцахыг нь шууд хоригложээ. Бодоогийн мэдүүлэгт Чагдаржавыг Богд хааны шадар сайдаар томилоод Ринчинотой баг саг муудалцсан гэсэн өчиг байдаг нь энэхүү асуудалтай холбоотой юм. Ерөнхий сайд бодоо засгийн газрын бэлтгэж байсан үндсэн хуулийн төслийн 1-р бүлгийг суглан авч Богд хаантай харилцах Тагангэргийн гэрээ болгон яаралтай баталсан ч дээрхээс үүдсэн шалтгаантай юм. Ийхүү Богд хаантай хууль ёсоор харилцах болцоотой боломгдсон бодоо эмэгтэйчүүдийн урт хизгийг хэрэгж мөнгөн даруулгыг нь хураагаад эхэлжээ. Богд хаанч тэр даруйд нь сүсгтэн олны сэтгэл санааг алдагдуулах ийм ажиллагаа явуулахыг хориглосон зарлиг буулгаж та нар засаг мэдлийн Оросуудад алдлаггүй монголчууд өөрсдөө барьж байхыг бодно уу гэж Чагдаржаваар дамжуулан зөвлөжээ. Энэ нь ганц бодоод ч ус Ринчинод ч бас хандсан үг байсан юм. Ринчино бантахта Богд ингэж эсэргүүцэж байхад чи ч гэсэн эсэргүүцсэн юм хий гэж Сүхбаатартан үүрэгцэн бололтой. Тэрнээс бус Сүхбаатарт учрыг нь хулгүй эсэргүүцээд байх шалтгаан байгаагүй юм. Яагаад гэвэл өмнөх нь Сүхбаатар цэргийн яамны тэргүүн сайдын хувьд цэрэг эрсийн гизгийг авч үсийг нь хусах саналыг ерөнхий сайд бодоогоор айлтгуулсанд Богд хаан ордны турган цэрэгээс бусад цэрэг эрсийн үсийг авахыг зөвшөөрсөн байлаа. Бодоогийн хувьд асуудлыг заавал Богд хаанд мэдэгдэх гэж зүтгэсний учир нь эмэгтэйчүүдийн үс хязгаар оролдохыг Богд хаан яасан ч зөвшөөрөхгүй гэдгийг баттай мэдэж байсанд юм а. Учир нь 1914 онд хаант Оросын консулынхан Монголын засгийн газарт амласан буу зэвсгийн өгөхөөс илт цааргалж урд олгосон мөнгөн зээлэн буцаан төлж барагдуулахыг тулган шаардсан байна. Энэ нь 1915 оны Хяактын 3 этгээдийн хилцээ гэгчтэй монголчуудыг шахан оруулах гэсэн урьдчилсан төлөвлөгөө байжээ. Санхүүгийн хүндрэл тулгарсан энэ үед Сүхбаатарын бичгийн багш Жамингүн хатад чинэлэг бүсгүйчүүдийн үсээ далавчлан гоёхыг болиулж алт мөнгөн чимгийг улсын санд хураах саналыг айлтгахад Богд хаан ёсоор болох зарлиг буулгажээ. Энэ нь хатад бүсгүйчүүдийн ширүүн эсэргүүцтэй тулгарч Богд хаан буулгасан зарлагаас будсан удаатай. Тэр хүнд цаг мөчид хан, ноёд, төшмөд улсынхан санд туслах санаачлагыг өрнүүлж хичээнгүй гүн цэрэнд оржил гэхэд эхлээд 1500 лам мөнгөөр дараа нь сайн ноён намн сүрэнтэй 500 лангаар хамтран нийт 1000 лам мөнгөөр улсын санд тусалж Богд хааны сайшаалыг хүлээж байсан түүхтэй. Энэ бүхнийг бодооч цэрэнд оржиж сайн мэдэж байсан тул оролцсон ерөнхий сайд цэрэнд орж нь бодоогийнхан үйлдлийн үнэн учрыг ам бардам хэлж өмөрч байсан байна. Гай дагуулсан дээрх тусламжийн хөрөнгийг ерөнхий сайд Жалхан цуудагт Дамдан базрын үед цуглуулж 1922-оос 1923 онд халимгт 4190 рубльтэй тэнцэх алт, 15,000 лам мөнгө, 1000 толгой малаар, бүрээдэд 20,000 гаруй лам мөнгө, бусад эд зүйлээр тусалсан гэдэг. 2.
Хичээнгүсэд цэрэн доржийн зөвлөлт Оросын тагнуулч төлөөлөгчдийн ил цагаандаа гарсан террорист ажиллагааг илчилсэн 2 дахь цаг үе нь элбэгдэрж Ринчино, Солин данзан нарын эрс тэмцтээний хугацаанд юм. Бидэнд үлдсэн бичиг баримтаар бол бодоог авч хаяхад Ринчиногийн талд байсан данзан энэ удаа харин цэрэн доржтой хамт Ринчиногийн эсрэг тэмцснээр барахгүй. Оросоос суулгасан төрийн хутгуур харигс дарангуулагч алан хэдэгч Ринчино намайг зайдалж байна хэмээн ардын намын гишүүдэд ил шулуун хэлжээ. Цэрэн дорж нь болохоор хувьсгалт залуучуудад Ринчино болон Оросуудын хэлсэн үгэнд бүү итэг. Хийгсэн бүгдийг нь бүү хий. Та нар жаахан Монголоо бодох хэрэгтэй хэмээн сурвамжилж байжээ. Данзан цэрэн дорж нарын эдгээр ил шулуун үгс бол юуны өмнө монголчууд засаг мэтлэн өөрсдөө барьж байх тухай Богд хааны үзэл санааны логик үргэлжлэл юм. Богд хааны ил үгийг бодоод гэхээсэн шууд Ринчино зориулсан хувилбарыг дээр дурдсан. Тэнд засаг мэтлэн Оросуудад бүү алдаа гэсэн санаал байдаг. Бас бодоод гэхээсэн Чойболсон тандсан өөр нэг хувилбар бий. Бодоогийн мэдүүлэгт дурдсанаар түүний гэрт Чойболсон байх үед чагдарж ирж та нар Ринчино болон Оросуудын үгийг хэтэрхий их дагаж биднийг бодохгүй байна. Цаашид ийм байдлаар байх юм бол би одоо та хоёрын нүдний өмнө өөрийгөө буудсугаа хэмээн жижиг гар буу гарган толгойдоо тулгасанд бодоо Чойболсон хоёул гараас нь зууралдан байж гар буг салган авсан гэдэг. Эдгээр учирлыг бодоо өөрөө зохиосон байж ч магадгүй. Тэгэхээр тэр үеийн Монголын удирдагчдын нэн тэргүүний зорилго нь Оросын даалгавраар улаарын зүтгэж буй Ринчиногийн гарт ямар ч байсан засгийн эрхийг алдахгүй байх явдал байжээ. Харин Ринчиногийн Монголын төрийг хутгаж засгийн эрхийг гартаа оруулах гэсэн ажиллагаа нь эхнээсээ нэг загвараар хийгдэж байлаа. Энэ нь ерөнхий сайдыг танхимынхын гишүүдийн хамт авч хаяхдаа хэн нэгнээр өдөн хатгаж түүний араас залуучуудыг нь түрхэрдэг арга байв. 1924 онд бүх цэргийн зөвлөлийн тэргүүлэгч ерөнхий сайдын зөвлөх элбэгдэр Ринчино, бүх цэргийн жанжин ерөнхий сайдын урлагч Солин данзан нарын хооронд ширүүн тэмцэл маргаан гарсан байдаг. Данзан өөрөө их хурц хилэнгийн хүн байсан учраас Ринчиногийн гол өрсөлдөгч мэт харагдаад байдаг. Үн чанартай Ринчиногийн гол өрсөлдөгч нь ерөнхий сайд цэрэн дорж харин түүний эсрэг данзан турхирсан байх нь Ринчино болон зөвлөлт Оросын улс төрийн тагнуулчдын Монголын төрийг хутгах ажиллагааны загварт тохирно. Тэгэхээр данзан тэдний тулгалтыг хүлээж аваагүй байх нь. Мэдээж данзанг айлхан сүрдүүлэх шалтгаан Ринчинод байсан. Энэ нь данзан өөрөө Ринчиногийн явуулгаар бодоог шүүхэд оролцсон явдал. Гэвч данзанд Ринчиног сөрөн илчлэх шалтгаан байсан юм. Үүнд данзан бодоог шүүхэд уруу татагдан орсноороо Ринчиногийн улс төр бохир ажиллагааны амьд гэрч болчихсон байлаа. Иймээс Жанжин Сүхбаатар ерөнхий сайд Дамдан Базар нарын үхлийн ард Ринчино нарын ажлын арга барил дадлагдж буйг мэдэж байгаагүй юмаа гэхэд мэдэрч байсан нь магадаа. 3. Солин данзан ерөнхий сайд цэрэн доржийн өмнөөс Ринчиногийн урд дор хөндөгссөн гол шалтгаан бол түүний худалдан санхүүгийн үзэл баримталтай холбоотой юм. Анх бодоог ерөнхий сайдаас огцруулах тухай яриа гаргаж явах үедээ түүний оронд хичээнгү сайд цэрэн дорж Жалхан цутагт Дамдан Базар хоёрын нэгийг сонгох санал гарчээ. Намын төв орооны дарга данзан бодоог шүүж цаазлсны дараа Жалхан цутагтыг өөрөө яравчлан зааж авчирч ерөнхий сайдаар томилуулсан. Хутагтын дараа цэрэн доржийг ерөнхий сайд болгохтож эсэргүүцээгүй юм. Бодоо чагдарж хоёрыг нүүрэлдүүлэн байцаасан мэдүүлгээс үзэхэд эргэн худалдаачдаар дамжуулан Хятадын төв засгийн газартай харилцаа тогтоох саналтай гол хүн бол Жалхан цутагт Дамдан Базар гэдэг нь тодорхой байдаг. Тэгэхээр төрөлхийн худалдаа арилжааны арга ухаантай данзны санаа сэтгэлд хутагтын ил санаа бодол яв цав нийцсэн нь ойлгомжтой. Тухайн үеийн Монголын бодит байдал ч ийм шаардлагатай байсан. Чойболсон ерөнхий сайд болох гэсэн санаа зөвлөлт Оросын бүр их төлөөлөгчийн дэмжлэгийг олоогүй. Ринчино нарт ч данзны саналыг зөвшөөрөхөөс өөр арга зам тэр үед байгаагүй зэ. Жалхан цутагт Дамдан Базараас хичээнгү сайд цэрэн дорж Жанжин данзны хүртэлх хугацаанд буюу 1922-оос 1924 онд Монголд ирж худалдаа үйлдвэрлэл эрхлэгч Хятадын тоо 30 мянгад хүрчээ. Энэ хэрээр хил гайлын журам зөрчигчдийн тооч нэмэгдсэн байна. Тэрч байтугай гайл төлхөөс зайлсхийгчдийн дотор сангийн сайд данзны нэрийг баригчдаж гарсан байдаг. Энэ бүхэн нь ерөнхий сайд цэрэн доржийг авч явах зорилготой ажиллагаа зохиохдоо данзанг ашиглах шалтгаан болжээ гэх үндэстэй юм. 1923 оны намар дотоодыг хамгаалах газрын дарга Батарууны гарын үсгтэй бүх цэргийн зөвлөд хаягдсан нэгэн бичигт тус улсын хязгаарын дотроо хуучин оршин суугаа шинээр нэмэн ирсэн дундад улсын харьяат хятад хүмүүсийн тоо 3 түм нэлээд илүү болжээ.
Чин улсын үед далдуур хорт бодлогоор манай Монгол хязгаарын дотор тариа аж үйлдвэрийн хятад хүмүүсийг олноор оруулж ирсэн нь ом маш удасны дээр зарим нь Монголын эмслуга үгслээр нөхцөн сууж өр хөвгүүд үлэмжхнийг төрүүлжээ. Тэдний зарим нь автономитыг алдах үед хувилдан хуурмаглаж төрийн эрхийг булаасан төдийгүй улам бүр ам нийлэн сүлбэлж амийг хохируулах зэргээр бурхан шашныг ихээхэн дормжилсан зүйл буйг хараахан умардахцаа болоогүй байна. Иймээс Монгол газар нэвтрэн ирсэн олон хятад хүмүүсийн шудраг самууныг ялхан салгаж чадваас нилээдийг хязгаараас үлдэн хөөж буцааваас Монгол улсын төлөв бодлогод нийцэх болов уу гэсэн байдаг. Энэ бичиг нь тодорхой хүний нэргүй учраа бүх цэргийн зөвлөлд бичиг хэрэгээр дамжин ирсэн бизээ. Энэ бичгийн гол утга санаа нь ерөнхий сайд Цэрэн Доржид дуулах зорилготой байсан бололтой. Яг тэр үед дотоодыг хамгаалах газар нь бүх цэргийн зөвлөлийн нэрээр Ринчиногийн шууд мэдлэл байсан ч засгийн газартаа байдлыг мэдээлдэг хүчин дотоодыг хамгаалах газарт ч бүх цэргийн зөвлөлдөж байсан нь мэдээж. Гэвч Монголын удирдагчдын тухайд чухал мэдээ баримтыг Батаруунаас Ринчинод бичиг хэрэгээр дамжуулгүй хүргэдэг сүлжээ байжээ. Чухам энэ шалтгаанаас байж ч болох юм. Ерөнхий сайд Цэрэн Дорж түүний орлогч бөгөөд бүх цэргийн жанжин данзанаар дотоодыг хамгаалах газрыг Ринчиногийн гараас салгахаар шийджээ. Ийхүү намын 3 дугаар их хурал болохоос өмнөхөн дотоодыг хамгаалах газрыг засгийн газарт шууд захируулахаар тогтоол гаргасан байдаг. Ингээд Цэрэн Дорж данзанаар Ринчиногийн хоёр талаас өөрөөр хэлбэл нам засгийн зүгээс нэгэн зэрэг шийдэмгий эсэргүүцсэн байна. Тэдний тэмцэл намын 3 дугаар их хурлын эхний үеэр үргэлжилж ерөнхий сайд Цэрэн Дорж өдөр бүр зөвлөлт Оросын бүрэн эрх төлөөлөгчтэй очиж уулзан бүх цэргийн зөвлөлийн тэргүүлэгч бүх цэргийн жанжин хоёрын маргааныг аллах хэдлэггүйгээр зохицуулах гэж чармаан ярилцаж байлаа. Гэсэн ч тэрээр данзны амийг авч чадаагүй лээ. Учир нь Ринчино Батаруун нарын хоорондох нууц сүлжээний толгойн зангилаан зөвлөлт Оросын бүрэн эрх төлөөлөгч өөрөн байсныг Монголын ерөнхий сайд орлогч хоёр дутуу тооцжээ. Намын 3 дугаар их хурал дээр зөвлөлт Оросын бүрэн эрх төлөөлөгч Васильев өөрийн биеэр хурлын төлөөлөгчдөд зөвшөөрлгүй төрөмгийлэн орж иж эндрээс данзан алсан нь зөв. Хувьсгалын төлөөнөө дахиад 1-2 дайсан алсан ч болно гэсэн ухуулгыг хийж байлаа. Энэ 1-2 дайсан гэдгээр ерөнхий сайд Цэрэн Доржийг далдуур занал хийсэн өнгө аяс мэдрэгддэг. Тэгэхээр дээрх бичих нь жанжин данзны амнисыг авч харахын төлөөнөө ерөнхий сайд Цэрэн Доржийн болцсошгүй эрс ажиллагааг сармжуулах гэж урьдаас тооцож төлөвлөсөн зорилгыг агуулж байжээ хэмээн үзэж болохоор юм. Зөвлөлт Оросын харьяат Ринчино Батаруунаар бүрэн эрх төлөөлөгчтэйгөө мэдээ солилцдог нууц сүлжээг илрүүлж таслахад Батарууны дараа дотоодыг хамгаалах газрын дараагаар ажилласан Насанбат шийдвэрлэх үүргийг гүйцэтгсэн билээ. Тэрээр Ринчиногийн дуудсан ёсоор гэртнө очиж уулзахдаа Батаруны онц чухал нууц мэдээг битүүмжлэн дотоодыг хамгаалах газрын Орос үсгийн бичээж Татьянагаар дамжуулан бүрэн эрх төлөөлөгч Васильевд хүргэдэг. Васильев нь Ринчинод улс төрийн эрх үүргийг олгож гүйцэтгүүлэг болохыг түүний амнаас сонсож мэджээ. Насанбат энэ тухай ерөнхий сайд Цэрэн Доржид нууц бичгээр илтгээд харин Ринчинод цаашид алин мэдээг засгийн газар дамжуулан танилцуулна гэдгийг мэдгдсэн байна. Орос үсгийн бичээж Татьянаг орон тооны цомготглоор соёлтой зайлуулжээ. Данзнаас хойш 1 жилийн дараа гэхэд дотоодыг хамгаалах газрын оролцоотой түүний байгуулсан Монгол Хятадын хамтарсан авто тээврийн өртөө нь Орос Хятадын хамтарсан авто тээврийн өртөө болж хувирсан байлаа. Ринчино болон зөвлөлт Оросын тагнуулчдын данзан устгасан зорилтуудын нэг нь энэ байсан юм. Монголд ирсэн 3 түмэн хятадын тухайд бол тэдний тоог цөөлөх ажлыг Цэрэн Доржийг ерөнхий сайд байх хугацаанд зохион байгуулсан байдаг. Эхний ээлжинд зөвшөөрлгүй хил нэвтэрсэн оршин суугаа иргэдийг, дараагаар нь оршин суух хугацааг сунгуулаагүй утсан иргэдийг, элдв хэрэг төвөгтэй холбогдсон иргэдийг гих зэрэгээр нэг ээлжиндээ 70-аас 150-аар нь заримдаа 200-аар нь хил давуулан нутаг буцаажээ. Энэ ажиллагаа хот орон нутгийг бүрэн хамарсан байна. Гэхдээ хуулийн зөрчилгүй худалдаа үйлдвэрлэлийн хувийн бүүс дэлгүүр бүхий хятад нарыг Монголд хэвээр оршин сууж ажиллахыг зөвшөөрсөн нь Цэрэн Дорж ерөнхий сайдын худалдаа эдийн засгийн үзэл баримтлалын илэрхийлэл болно. 4. Хичээнгү сайд Цэрэн Дорж бол угаас Түшэт хаан аймгийн Дайчин вангийн хошууны албат бөгөөд хошуун үеийн Дайчин Чинван ханд Доржийн нөлөөгөөр нилээд эртнээс Монголын тагнуулын ажилд оролцсон байж магадгүй. Чинван ханд Дорж богд хаант Монгол улсын гадаадын хэргийг бүгд захиран шийдэх яамны тэргүүн сайд болоод Цэрэн Доржийг Монголын гадаад харилцааны албанд татуу оруулсан нь холын зорилготой бизээ. 1906 онд Орос Японы дайнд Оросууд ялагдаж Япончууд Азийн их газарт хөл тавьсан тэр цаг үеийг ашиглан ханд Доржван өөрийн хошууны төшмөл Ажвайн данзанг Японд худалдааны тагнуулчаар гаргасан байдаг.
хандад орж дайчман тэргүүтээ ноёдын хүчин чармаалтаар богд хаант Монгол улс байгуулагдсанаас хойш 1914-өөс 1915 оны үед Чинван ханд оржиг нас барснаас хойш Ажвайн данзан буцаж иржээ. 1917 онд Оросд ховсголын самуун дэгдэж, алс орнуудад Оросын нөлөө суларсан тэр цаг үеийг тохиолдуулан Ажвайн данзанг Япон руу цэрэг улс төрийн тагнуулчаар дахин гарах ажиллагааг гадаад хэргийг бүгд захиран шийдэх яамны тэргүүн сайд хичээнгүй бэйс цэрэнд орж зохион байгуулсан байдаг. Ажвайн данзан нь Орос Монголын улс төр тагнуулын хүрээл дотор Япон данзан хэмээх нэрээр алдаршсан тагнуулж үлээ. 1912 онд тэргүүн сайд Чинван ханд оржийг, 1913 онд ерөнхий сайд Сайн ноён хан Намнан сүрэнг хаант Оросд зочлоход улсад туслагч хичээнгүй гүн цэрэнд орж дагалдан явсан юм. 1913 онд Орос явахдаа Сайн ноён, хичээнгүй гүн хоёр нэгэн чухал үүрэг хүлээсэн байна. Энэ нь гадаадд одох монголчуудад туслах зорилгоор Сайн ноён хан Намнан сүрэн өөрийн барьсан элчин сайдын тамгыг цэрэнд оржид өгч Петроградад үлдээх явдал байлаа. Гадаадд одох монголчуудад туслах гэдэг нь Японд байсан Ажвайн данзан, Туркэд байсан Хаян Хэрва зэрэг тагнуулчтайгаа харилцах гэсэн санаа болох нь гарцаагүй. Сайн ноён ханыг Петроградаас буцахын урд өдөр богд хаанаас цэрэнд орж там өгч үлдээх хэрэггүй. Бүгд буцаж иргэсэн цахилгаан утсыг авчээ. Уг нь 7 хоногийн өмнө Чинван ханд оржоос миний явуулсан Орос төшмөлийг очтол хүлээж бай гэсэн цахилгаан утас ирсэн байсан юм. Тэгэхээр дээрх үүрэг нь богд хааны зарлиг ус Чинван ханд оржийн даалгавар байсан байж болох талтай. Жохом энэ асуудлаар богд хаан, дайчин Чинван, Сайн ноён хан, хичээнгүй гүн нарын дундуур хаант Оросын тал хардлах сэдлэгийн хармуур гүйлгсэн байж болцсошгүй. 1921 онд Зөвлөлт Орос улстай хэлцээ хийж гэрээ байгуулахаар Москва явсан ардын засгийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд хичээнгүй сайд цэрэнд орж мөн л оролцсон билээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүний талаар Алс орнуудын буюу Бөпөр улсын гадаад хэргийн ардын комиссар Борис Шимацкигаас Москва дэлгээсэн тодорхойлолтод цэрэнд очвол хятадын эрлиз, богд хаан түнд хор уулгахаар отчоо явуулж байсан удаатай хэмээн дурдсан байдаг. Энэ мэдээллийн эрлиз гэдгээс бусд нь хэр үндэслэлийг батлах баримт алга. Харин цэрэнд орж ардын засгийн газрыг тэргүүлж байх хугацаанд ерөнхий сайдын суудлын арын хананд богд хаан Эхтэг нь хоёрын хөргийг залсаар байсан нь гэрэл зурагт баримт болон үлджээ. Хичээнгүй сайд цэрэнд оржин ардын засагт хүчин зүтгэж эхэлснээс хойших намтрын хуудсанд тодор бичигдэх гавьяа нь Коминтерний нэрийг барьж Монголын төргийг хутган өмүүлж байсан Оросын харьяат Элбэг дөрж Ринчиното хичээнгүйлэн тэмцсээр эцэстээ түүнийг бүх зэргийн зөвлөлийн тэргүүлэгчийн тушаалаас буулгаж нутагт нь буцаан зайлуулж чадсан явдал юм а. Түүний энэ тэмцэлд тусад дэмжсэн хүн бол Цэвэн Жамсрано юм. Энэ тухай дараагийн нэвтрүүлгээс хүлээн авч үзээрэй.